Гэгээн туяа. Шүн дундын үед бундан гинт нойрноос сэрэв. Сэрвч гэжтэй нойрон дунд гэрт нь үл мэдэг чимээ сонсогдох шиг болж тэрнийг сэрэв. Гэргийн орой унтахтаа аяг тавгаа угаадаг байж гиснийг там томхон сансан тэрбээр хэвтэр засангаа ихнэрээ хажуудаа унтаж байхыг мэдэв. Бүх өрөөний гэрэл унтраастай байхаагаад цонхоор тусах гудамжны гэрлүүд л доторх орчинд бүдэг тусах ажээ. Хүүхдүүд ирнэ гэж хэлээгүй, ирсэн ч ядаж галын өрөөний гэрлээ асаамаар юм хэмээн бодсон тэрэнд нэг л сонин жихүүц төрөн хэсэг сонордов. Сэжигтэй юм мэдэгдээгүй ч сэжиггүйгээд бас унтаж боломгүй нэг л эвгүргсэн тэрбээр нэгдүгээрт сэжиг хороо дарахын тулд тэгээд ч ер нь үг ямар гарцтай биш гэсэн юм бодоод "Хэн бэ?" хэмээн өөрөөс нь гарамгүй хүндий сөөнг хоолоогоор дуугартал бүү үзэгд юу болсон гэж санана. Ёр бусын гэгээн туяа галын өрөөнөөс манан мэт хөвгөрөн хуйларч гэргийнх нь өвөрт сорогдох мэт шурган ууссан тэрэ. Гайхах зэрэгцсэн энхэн агшинд эр хүнтэй нөхцсөн шулам шүн болгон хүн биеэсээ гарч үнсэн дээр 3 хөрвөөж үнэг болон хувираад үүрээр мөн үйлдэлээ хийж хүн дүрсэндээ ордог гих хизээч хүлээ сонссон домог үнэн нь үл мэдэгдэх яриа сэтгэлтэнд сэрдэхийн өстэй толгой нь арцах шиг болоод агдаж балмагдсан бундан ухасгийн гэрлээ асааж ханиа сэжиглэж болгоомжилсан харцаар "Чи яг хэн бэ?" хэмээн цоо ширтгэд 30 жил ханилсан 4 хүүхдийнх нь их амар тайван гихч нь догжирч байв. Сайхан хүүхэн сайхан морь хоёр осолтой гэдэг үний юм да. Юу харах нь инвэ гэсэн асуулт бундан эргүүлдэхийн зэрэгцээ энэ хүнийг сэрэх үү? Юу гэж хэлэх үү? Ах дүүтэй нэрж лам хараар явах уу? Манай хүнд нэг л жоо ургалаа да. Хүний сүнс ингэж биеэсээ гардгийн болов уу? Үгүй ээ. Бурхан болоочийн сүнс төрлөө олохгүй энэ тэрээр тинээд хэрэг мандуулаад явах тохиолдол байдаг л гэсэн. Амьд хүнийг чинь одоо яах вэ? Ингэхэд би ер нь зүгээр байна уу хэмээн өөрийгөө чимхэж үзэн түмэн бодолд орооцолдон шүнжин хөрвөөсний эцэст төр зууртаа чимээгүй. Цагаан туяаг дахин сайн харж магадлаад хэрхээ шийдвэрлэе хэмээн дотор хүнтэйгээ хилэлцэж тохирон шүнийг бараад бурхан сахиусаасаа аврал эрен адислаж арц хүж болон ханигаа хідэнтэй аривлаад бас хүү тайвширлыг олж үүрийн гэгээтэй золгон сая нэг дуг хийсэн бүлгөө. Маргааш шөнө нь маш болгоомжтой байж цагаан туяаг дахин харах болзоог өөртөөгөө товлсон тэрбээр шүнжин цурам хийлгүй отож үүрээр хэсэгхэн зүүрмөглөх зуур хажууд нь хинэгэн байгаа мэт сонин мэдрэмж төрөхөд цочмоглон нүдэ нээлээ. Тэр мөн байлаа. Энэ удаа бүр зурагт радио асаачсан чамин гоё хөдөлгөөн гарган бүжиглэх агаад ойрд бүжиглэхийг нь хараагүй ханийхаан урангоо цогцсыг тэрхүү гэгээн туяанаас олж харан мэлэрч орхих нь тэрэ. Үгүй ядаж энэнд хин зураг тасаагаад өгдөг байна гэж бодохын сацуу хэдхэн хоногийн өмнө болсон явдал сэтгэлд нь зурсхийн орж ирэв. Нэг шөнө орой зурагтаар гарах кино хүлээнгээ гал тогоондоо ном гарчглан хэсэг сууснаа. Нөгөө кино ч одоо эхлэхэндээ дууг нь чангалан хэмээн бодож суутал зурагтын дуу өөрөө чангарчхав. Гайхсан тэрбээр том өрөөрөөгөө шагаан харвал хин ч алга. Операторын алдаа дууны хэлбэлзэл юм байх та гэж бодоод өнгөрчээ. Ер нь сүүлийн үед аяг тогоо угаах, хог тоос цэвэрлэх, тэр байтугай хувцас угаагаад хатаасан гих эзэн холбогдогч нь тодорхой бус хэрэгүүд гайхшруулж өглөө болгон ханин тус үйлдэлийг нь мань хүн дээр тохон тулгаж магтаж сандаргадгаас үгүй би ер нь зүүдэндээ энэ бүхнийг хийгээд байна уу? Мань хүн өөрөө зүүдэндээ хэмээн өөртөө эргэлзэж ханиа хардахад хүргэжээ. Ийн эргцүүлэн байх зур өнөөх гэгээн туяа төгөлдөр хуур дээр аль цагийн очижгсан Дмитрий Шостаковичийн 2 дугаар вальсыг намуухан болоод яруу тунгалгаар тоглож эхлэх нь
30 хэдэн жилийн өмнөх мөнөөхөн дурлалын бурхан Тэнгэр мөнөөсөө мөн байхаагаад мартагдсан бүдгэрсэн залуу насыг нь амьлуулан сэрээж алдаршуулан гайхуулах мэт хөдлөн залуурдах нь тэрэ. Урлагийн бурхан Тэнгэр минь, би чинь ханигаа энэ их авьяасаас нь холдуулаад яасан их нүгэл хийсэн хүн бэ? Чи минь хаан хөгжим хатан бүжгээ ингэж их санагалзаа юу да? Өршөө намайгаа хэмээн хоолоо зангирч өндөх гэсэн боловч чадсангүй. Гагцхүү уянгийн далаад ханин солонгорон эгшиглэхэд нойтон сормуусаа зөөлөн аниж урсан аниртлаа. Энэ л цагаас хойш өдөр нь бундан, шөнө нь гэгэн туяа хөгжмөө тоглосоор, бүжгэлсээр, бие биендээ ээнэгшин дассаар. Гэгэн туяаг биеэс ангижрахгүй, ханих нь бие ердийн дулаанаа алдсан байхаагаад эргэн уусахгүй хэвийн хэмжээндээ очдог хачирхалтай давтамжийг эс тооцвоос ханин улам өнгө орон гялалзаж ямар нэгэн ажиг сэжиггүй хайрн гэрэлцээр байх нь олзуурхууштай. Этгээд сонин энэхүү явдалт нууцлаг амьдрал өөрийн гэсэн өвөрмөц нэгэн урсгалаараа урсан буйг хэрв гадаад ертөнцөөс дүгнэхэд хүрвэл гайхамшигтай болоод сонирхолтойч дотооддоо өрөвдөлтөө хийгээд уяралтай нандин хэрнээ агуу ажээ. Эхэн үедээ хоолоо засах төдийд сүрхий биедээ шингэдэг байсан нөгөө туяаг сүүлдээ бүр хөө юнтаач би амармаар байна хэмээн хэрүүл дээрээ тулж байж дарж авдаг болов. Зарим шөнө ном уншиж суухад хажууд нь бичиг үсэг мэддэг чим шиг шанаа тулаад үүргэлэн суудаг байснаа сүүлдээ бүр өвөр дээр нь тэгнэн унтаж харагдах. Хүнийг хайрлавал алдаа оноотой нь хайрл гэдэг бийч бүр сүнс сүлдтэй нь орооцолддог хорвоо юмаа хэмээн өөрийгөө дамшиглагч гарт баригдаж бусдад харагдахгүй тавилан сондгой түүнийг дотроо өрөвдөн сэтгэл ханьсах. Хизээл нэг зочинтой үед амьтан хүн айлгаж чөтгөр шулмастай хэмээн амьтанд адлагдаж хил амны бай болох бол хэмээн болгоомжлогч найз нөхөд ахан дүүс цугулсан үед юр ор мөргөө таг болох хагаад хизээ яахаа мэдхийн ихээр мэдэх шидэт туяа тэрний хамгийн найдвартай туслах төдийгүй ам сахиж авран хамгаалагч болохыг бундан яахан төсөөлөх вүлээ. Ажилдаа ядрах бие өвдөх үед халамжтай гэж чихтэйхэн эм тан хоолунд бэлэн зэлэн хаяа нэг шартсан үед хүүтэн ус ундаа игнүүлж өрж гайхшруулах нь тааламжтай ажээ. Гэтэл нэгэн шөнө бунтка босоорой манайд урилгагүй зочин ирлээ хэмээн чихэнд нь шивнэн сэрээснээр гэмтэтгээдээс ам бие эд хөрөнгөө хамгаалаа зогсохгүй мөрдөн байцаалтын үеэр орон зайлаад эрен сурвалжлагдаж буй гэмт этгээдийг саатуулан болцшгүй аюулыг таслан зогсоож иргэний үргээ нэр төртөө биелүүлв хэмээн шударга журам медалаар шагнуулан сошиал ертөнцийн од болсон тэрбээр баярлахын ихээр баярлахтаа ханиал учиргүй ихээр үнссэн гэдэг өөр яалтай ч үлээ дээ. Зуны нэгэн тэргэл сартай шөнө тэрээр нам унтсан байлаа. Өөр дөнгөж тэмдгэрэх төдий агшинд тэрний тархинд нэг их гээн аялгуу соронзон долгио мэт үйлдсэн долгилсноо яруу тансаг шүлгийн мөртүүд уншигдаж эхлэх нь тэрэ. Сэнсэрсэн цагаан манан бодлын хяр дэрлээд сэвэлдсэн хонгор салхи шиг өвөр зуурт урсаад сэтгэлд нэг л игшиглэн амар тайван оршихуй. Сэрүүн зүүдэн дундаа сүнсэн биед чинь дурал нам. Хин нэгэн хажуугаас хэлж өгөөд байгаа мэт дотроос нь ундран гарах өгөгдлүүдийг өөрийн мэдлгүй босон харайж бичиж эхлэв. Шүлгийн мөртүүд ар араасаа залган чөлөөт сэтгэлгээний задгай хэмнэлүүд утга санааны хувьд улам гүнзгийрэн ертөнцөөс тасрах мэт болсноо өөр өнцгөөс харах сонин шийдлүүд урссаар хичнээн шүлэг үтснээ мэдсэнгүй. Гагцхүү өглөө сэрээд сөхөж харахтаа л мэл гайхаж цэл хөхөрчээ. Амтарчсан хэрэг 13 гихчээр шүн болгон яруу найргийн ертөнцөөр аялан онгод хөлгөлсөн тэрбээр нэг л мэдхэд Эва бундангийн зохиол гэгэн туяа химээх яруу найргийн шинэхэн номоо өлгийдэн авч
Зохиолч уншигчдын чихийг дэлдэлгэж нүдийг бүлтэлгэхээр барахгүй гадаадын хид хідэн оронд тэрний уран бүтээлүүд орчуулагдан гарсан билээ. Эхэн үедээ ханиа хуураад ашиглаад байгаа ч юм шиг ёс бус энэ учирлаасаа санаа ихэд зовон зинзээ ирэхдэг байсан бол өдгөө бүр цагаандаа гарсан нууц амаргууд шиг шүн болгон болзож дасснаар барахгүй. Хизээ нэгэн цагт энэ минь намайг орхивол гэсэн төгшүүрт хүүтэн бодлууд зэрвэс цухалцах болжээ. Үүлэн борооны ажил үйлдэхээс бусдаар нөхцсөн хоёрын элэв шидийн амьдрал, уран бүтээлийн болзоо, хөгжмийн ертөнцийг тойрсонгүй. Авиасын ундраг өнөө бундангийн хөгжмийн зохиолууд хүч төрөнд цойрайтаж, соёлт хүн төрлөختний урын санд сод бүтээлүүд болон мөнхөрснийг энд дурдахгүй орхиж яахан болох. Орчлон хорвоо хүмүүн заяанд санаан доромгүй тохиол бэлэг илгээх хатлаа. Зоргоор булаах мэт эзэрхий аашлах нь тааварлшгүй болоод тайлагдшгүй үнэн болоо. Сүнс гэдэг ийн ажгуу. Тэр тааварлшгүй нэгэн ажээ. Шинжлэх ухаан сүнсийг 0,000-ны 2 грамч билүү жинтэй гэд нотолчихсон байдаг. Хүн биеийн дулаанаа алдсан буюу хит даарсан үедээ хамаг хурдаараа байраа сэлгэхэд бээрсэн сүнс хоромхон хугацаанд биеэсээ хоцроод эргэж биедээ орох тэр агшинд сүнсийг харж болно гэж хаа нэгтээс олж уншсан санагдана. Ер нь сүнснүүд урд наснда гүйцээгүйгээ гүйцэх гэж дахин төрлөө олж энэ хорвоод зочилдог гэдэгт би итгэдэг. Юутайч бундан химээх нэгэн цөлхөр эхнэрийнхээ сүнстэй нөхцөн үе зайгүй нөхөрлөж сэтгэлд багтамгүй олон жилүүдийг хамтдаа туулан хүн төрлөختний соёл иргэншилд арилшгүй мөрөө үлдээсэн нэгэн түүх энд оршино. Азраган бороо асгарч тэнгэр асгарсан нэгэн шөнө сай хоёр маань бэлэг шөний болзоондоо хорогдсон суув. Цахилгаан цахилан хаа нэгтээ аянга нэжигнэх үе. Гэгийн туяагийн хамаг биеийн чичрэн дагжих нь мэдрэгдэж, биед нь улам шигдэж аврал эрен сандчих нь нэн өрөвдөлтөй. Байгалийн давагдшгүй хүчний өмнө хүмүүн бид яалтай билээ. Дэмий сандрахтаа чи минь тэсэрэ биедээ ороо хурдан ор химэн түлхэхийн завсарт хүчит гэрлийн гэл ба орчлон эзэгнэнд цойрайтаж оргүй хоосныг тунхагласан ганцхан хором ноёрхлоо тогтоох догшин аран шинг эмзэг төрхөн чимэн яахан тэсвэрлэх юм бэ? Дурсамжүлдэн одсон 9 дэх хоногийн өөр шөний заагаар гинэт хачин их даарснаа мэдэрсэн бундан ханиа тэврэн инхрээлж халуун нойрондоо автав. Зохиолч Төвдөн Сүрэнгийн Баяр Ням.